Mystic Mad. Who is that, Amma? In your photo? Mommy. Who's that? Amma. Daddy. Who's on this page? Huh? Who's that? Mommy, Daddy, Amma. Yeah. Hi. Who are you saying hi to your mommy? Yeah. Okay, come on. Hey, Mom. What do you want to tell your mommy? H. Том охин маань төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй Анхны хүүхдэд амар догдолцоо хүлээжсэн. Яг тэр төрөх өдрөнд болохоор яг тийм мэдээ сонсоод жоохон шоконд орчихсон. Тухайн үед яах учраа болохгүй ихээ мэдэхгүй. Монголд эмчлэгдэх боломж юу гэдэг. Тэгэл манай эхнэр чинь хөөцөлж байгаа л гадаад руу имэйл бичээл Тусламжийн байгууллагууд руу хүсэлт илгээж эхэлсэн. хүүхдийн төлөө байгууллага руугаад тэгээд тэндээс нэг хариу ирсэн байгаа. Тэгээд That's fun? Yeah. Good job. You can do it. Good girl. You did it. I have pocket. You have pockets? Oh, wow. Америкийн хүүхдийн төлөө CCM хэрэгсчин байгууллага бид нар ингээ холбоо яриад манай Монгол төлөөлөгч нар байгаа гэдгсэн. тэгээд Шека хакагч манад ирээд анх уулзсан тэр CCM байгууллагын Монголд төлөөлөгч гээд Тэгээ анх алиграматай уулзахад болохоор алиграмаа маань болохоор хэдийгээр насны хувьд бараг 3 нас хүрж байгаа боловч хэл ярианы хувьд болохоор бас айгүй дутагдaltaй. За тэгээд мэдээж дүрм хүчийн хувьд болохоор бас асуудалтай байсан. Бүтэн жил хөөцөлсөн ажил маань ингээд бодсноос айгүй хурдан хугацаанд үр дүнгээ өгч илаа. Гэтэл ямар мэдээ ирсэн бэ гэхээр тэр эмнэлэг одоо хүлээж авах боломжгүй болсон. Чуулганы эмэгтэйчүүдийн чуулганы үеэр золоо маань Есүс итгэх шийдвэр гаргасан. Гэр бүлэрээ сүмд явж эхэлсэн байгаа. Яг ямар хүмүүс бид туслах гэдэг нь яг тэр хүмүүсийн яриад байгаа ертөнцийн эзэн гэдэг нь одоо юу байдгийг гэдэг таньж мэдхийн тулд Тэгээ тэрний дараа ямар нэгэн гайхамшиг болно гэж бид нар бодоогүй байсан. бүх зүйл нэг тийм ногоон гэрлэр гэх юм уу бүтээл. Тэгээ тун удаагүй 7 хоногийн дараа илүү 10 хоногийн дараа бид нар Америкээс дахиад нэг мэдээ авсан. Тэр нь ямар мэдээ байсан бэ гэхээр хэдийгээр Америкийн Флоридад тэг үзүүлж харуулах боломжгүй болсон ч гэсэн Техасын Хьюстонд одоо үзүүлж харуулах боломж гарсан. Эмнэлгүүд үүд хаалгаа нээсэн. За тэгээ тэр өтгөө яг тэр хотод бас тэг алиграмаг яг өөрийн охин шиг гэртээ байлгах тэг хүүхдүүдтэйгээ хамт харж асрах яг тийм гэр бүл гарч ирсэн. Тэгээ энэ бол миний хувьд бол маш том гайхамшиг байсан. Мэдээж хэрэг маш их санаж байна. Тэгээ өрөөдөр хөдлөлтөнд тэгэхээр охиндоо маш их хайртай. Охиндоо маш их хайртай. Үнэхээр чи болон тэгэхээр бурхны үнэхээр гайхалтай бэлэг гэж үнэхээр хэлэх хүсэж байна. Mom is proud of you. Come on, darling. What? What do you want to tell your mommy? I'm walking, Mama. Yeah. Come on. I'm like, but I will teach you. I will teach you to do this. You will teach her how to do that? Good job. Яг хоо эмнэлэгт үзүүлэх одоо эмнэлгийн төлбөрийг зохицуулж болно гэж бодоход өөр бас бусад маш их зардлууд гардаг. Охиноо явуулсны дараа ажил хайгаад ажил олдоогүй тэгээд охин руугаа мөнгө явуулмаар байдаг. Тэгэл ерөөсөө чаддаг ямаараа тоортол хийж үзье. Ядаж одоо эргэн тойрныхондоо ч хамаагүй зараад ингээд охин руугаа хэдэн төгрөг шам явуулъя гэж бодоод анх хийж эхэлж ирсэн. Тэгээ би ийст итгээд 20 гаруй жил болж байгаа ч гэсэн миний итгэлд маань те ертөнцийнхэнтэй харилцаанд маань алиграмаа гэдэг энэ бяцхан охин бас их зүйлийг өөрчилсөн, их зүйлийг харуулсан.
ертөнцийн бол үнэхээр манай гэр бүл үнэхээр олон гайхамшигтыг харуулсан. Тэгэхээр бүх зүйлийг боломжтой болгож ирсэн. Үнэхээр тэр бол үнэхээр биднийг сонсдог цорын ганц амьд бурхан. Эдний гэр бүлд инх мөрөн зоологийн гэр бүлд ертөнцийн эзэн өшөө их зүйлийг хийж өгөх болно. Өшөө гайхалтай зүйлүүдийг ертөнцийн эзэн харуулах болно. Тэгээ энэ гэр бүлээр дамжиж ирсэн өшөө олон гэр бүлүүдэд те гэрэл гээгээ итгэл найдвар сайн зүйл ирэх болно.